Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр тренд тоотой билүү хийсэн байгаа. Маш гоё амттай, маш амархан заавал хийж үзээрэй. Эхлээд кексээ хийх байгаа. Кексэнд маань 1 ширхэг өндөг 240 г цэцгийн дос 120 г унтгалсан буйл самар буюу алманд самар би ийм савлгаатай хэрэгэлсэн байгаа. Буйл самар маань энгийнээрээ ингэж харагдана. Энгийн ийм самар аваад блендердээд бутлагч машинаар бутлаад жижиглж бас болно. 1 чимэг давс, 1 уут ванилийн сахар, 120 г сахарын пүдэр, 380 г гурил орно. Бүх орц жороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд цэцгийн досон дээрээ давсаа ванилийн сахараа өндгөө мөн сахарын пудраа хийгээд нийлтэл нь сайн миксердэнэ. Цэцгийн дос маань дасгалгааны температур зөөлрсөн байх ёстой. Ийм болсон цэцгийн досон дээрээ гурилаа мөн самраа хийгээд гараараа сайн зураад өгнө. Ийм болсон зурмгаа нэг савнд хийгээд хүнсний скотчоор бүтээгээд хөргөгчөнд 1 цаг байлгана. 1 цагийн дараа зурмгаа хөргөгчнөөсөө гаргаад шарга шүгэний цаас доор нь дэвсээд хүнсний скотч дээр нь тавиад ойролцоогоор 5 мм-ийн зузаантай байхаар жигэд элдээд өгнө. Ингэж элдсэн зурмган дээрээ хэвлэх тоогоо тавиад хэмжээгээ тааруулаад авчин дараа нь хүнсний скотч аваад тоогоо тавиад жигэд зүсээд өгнө. Энэ 5-ын тоотой хэв маань А4-ийн бичгийн цаасны хэмжээтэй яг адилхан байгаа. Би А4-ийн хэмжээтэй бичгийн цаасан дээр 5-ын тоо зураад хайчилчихсан байгаа. Өөр тоогоор юм уу үсгээр бас хэвээ бэлдээд хийж бас болно. Ингээд илүү гарсан зурмгаа хөргөгчөнд хийгээд түр тавьчин ийм болсон 5-ын тоогоо шарга шүгэний листэн дээрээ тавиад урдчил чалаасан шарга шүгэн дээр доороос нь 180 градусаас 15 минут болгоно. Ийм болсон кексээ одоо хөргөө тавьчин. Дараагийн кексээ бэлтгэхдээ зурмгаа мөн адил ойролцоогоор 5 мм-ийн зузаантай элдээ дээр нь хэвээ тавиад хэвнээсээ илүү гарсан зурмгаа хэрчиж аваад дутуу хөрөхгүй байгаа хэсэг дээр нийлүүлээд элдээд хэвлээд өгнө. Ийм болсон 5-ын тоогоо эхний кекс шиг яг адилхан шарга шүгэнд болгоод хөргөө тавьчин. Одоо крэмээ хийцгээе. Кремд маань 150 г сахарын пүдэр, 4 уут крем өтгөрүүлэгч, 1 цайны халбаг шингэн ванили буюу ванили экстракт, 300 г крем чиз бэслэг, биеийн бэслэг хэрэгэлсэн байгаа. 600 мл сүн крем буюу виппинг крем орно. Эхлээд бэслэгэн дээрээ сахарын пүдрээ мөн шингэн ванилигаа хийгээд бага зэрэг миксердэнэ. Биеийн машин хэрэгэлсэн байгаа. Гар миксерээр миксердэж бас болно. Ийм болоод ирэхээр нь дээрээс нь сүн крэмээ хийгээд дараа нь крем өтгөрүүлэгчээ хийгээд крем болтол нь үргэлжлүүлэн миксердэнэ. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо кексэндээ крэмээ хийцгээе. Кексээ белоны суурин дээр ингээд тавьчин крэмээ шахахдаа ийм хушуутай кремний хэвээр шахаж болно. Хэрвээ байхгүй бол кремний уутныхаа үзүүрийг ойролцоогоор 1 см-ийн хэмжээтэй хайчлаад ингээд шахаад өгч бас болно. Эхлээд кремээ кекснийхаа зах хэсгээр нь шахаад дараа нь дунд нь шахаж дүүргвэл ажиллахад амар байдаг байгаа. Ийм болсон кремэн дээрээ 2 дахь кексээ тавиад үлдэглэх бүх кремээ мөн адил жигэж шахаад өгнө. Торт маань ийм болсон байна. Одоо ийм жимснүүдээр чимэглээд өгье. Мөн дээр нь ийм цэцгэн чимэглэлээр чимэглээд өгье. Чимэглэлийг бол өөр өөрснийхөөрөө яаж хийж болно. Ингээд маш гоё амттай, тоотой тренд торт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт дэвэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.